Өөр чинь ажиллаар балбуулах шүү дээ. Балбууллаа. Яста үйл тулдаал тэсэж юм да. Яа тийм. Ажил байсан бол хаяа зогтмаар л байв. Наадах чинь ажил буу. Гайхалтай юм аа, гайхалтай юм. Бүх цаг үед. Очгол болцох юм чинь гайхалтай байх юм да. За манайха өсрөөд ороод ирээ. Их хүрийн баярын минь хүргье. Аав нь хажицээ. Биднэрт үйлчилж байгаа. Хөөхөдөө. Биднэрт үйлчилж байгаа. Ээж минь уг нь эн чинь хүүхдэн баяр гэдэг байсан юм. Тэгжсэн нь дараа нь ээж хизээч хүлээ ээж нэр орж ирээд тэг их хүрийн баяр гэдэг. Одоо тэгвэл эцгийг нь оруулаад ирээ да. Нэр гурлаг гэр баярлахгүй болов. Гуруулаа баярлахгүй бол бодорлаа штэ. Тэг тус-тустай баярлал да дэми юм биш үү? Харин тийм. Ерөнхийдөө их бүрийн баяраа гэж. Одоо энэ дээр тэгвэл аавыг авцарч нэмэх юм да. Манай чаа байгаад байна энэ төр сахалтай. Дараагийн өдөр баярын өдөр гэрэл тиймэрхүү болж ил доо тэгтээ. Жахан бүр тийм сайхан их баяр хөөрчний хаалгалаа л да. Яг тэгвэл бас баярын өдөр төхүүлээд бас нэг олон одоо хүүхдийн бас амин хүргэлээ. Тэгээд бас харамсалтай байна. Тийм юм баталгаагүй нийгэмд амьдарч байгаа болохоор бас санаа зовж байна. Сайн дураараа гэж. Бид нар ч одоо хүүхдийн баяр ихт чинь өдөд чинь баг байхдаа их амар амгалан байдаг гэж та. Ишээ тийш яваад л тэгэл хүүхдийн парктаар цугдраад маш их очирд буу юм болдог гэсэн. Одоо нэг нам гүмл ах шиг энэ борлоо. Би бодож байна л да. Манай цаг үеийн юм хүүхдийн баяр, ээжүүдийн баяр, аавуудын баяр нь юу байсан болоо гэдэг. Тэр та нар чи үед дайнд ялхлаараа л баярлах билгүй өөр одоо тусдаа баярладаг байсан уу? Хөөхөдөө дайнд ялхаараа баярлна. Тэгвэл ядагдвал яах юм? Уйлна штэ. Уйлахч бийгүй болно штэ. Юу уйлах цусгоожоо дуусчих. За эрэгтэйчүүд нь жагаад их байна. Эмэгтэйчүүд нь уйлна штэ. Хүүхдүүд нь уйлна. Тэг баяр одоо хизээ ч эхэлсэн юм. Амьдрал сайхан болохоор л баяр цэглүүд гарч ирдэг байх тоо. Бодвол юм байна да. Гэхдээ юу юм байна? Хүүхдийн баяртай юм байна. За өдийд чинь арай биш жаахан хайхаа хоошоогоо юм байна. Хэн хороод нэг боожод тийм үү? Газар нөгөө тэгшэрээд нэг хурганаасаа өндөх завтай болоод ирэхээр шинжээ гэдэг баярыг хийшүү дээ. 7 насны юу? Тэ. 3 насны 3 насны 7 насны эдэртний гэд шинжээнүүд чинь баг нэг өдөр шахуу болно шүү дээ. Тэрүүгээр чинь нэмсэглэж байгаа хүүхэд, баясаж байгаа хүүхдийг үзүүлэх гэж айл болгонд хамаг амттай идэдтэй будаагаа гаргаад л хамаг наадгаа тоглоомоод илгээд л бүгдээрээ тэг нэг хүрээлдэг байлаа да. Тэгээ шинжээний өдрүүдээр чинь одоо шинжиж байгаа одоо өвгчүүд нь яах вэ? Хүүхдүүдээ шинжин бус сул ардуудаараа бол хүүхдүүдийг баясгаж маш ихээр идэ буудаа тоглоом наадгаад илэгдэг байсан юм да. Тэр чинь нэг 6 сарын сүүлээр одоо танахаар бол зуны адаг сарж явах уу болно да. Тэр л одоо хүүхдийн баяр юм да. Тийм юм уу? Тийм юм байна да. Тэгэхээр чин айлуудаас чин гой тоглоом гарч ирнэ. Гой тоглоом хөрөнгөгийн шагаал гарч ирнэ. Альсчин айлууд их гой тоглоомнууд гаргаж ирдэг байсан. Тэ. Тэрүүгээр чин онцчид яг хүүхдүүдтэй зориулж янз бүрийн юм модон онц зохиогоод тэгээ тэрүүгээрээ наадуулдаг. За.
Тэр нь одоо зугаацах одоо хүүхдүүдийн арга нь байсан юм уу та. Тэгээ гэртээ нэг ах トゥ сараа байсан хүүхдүүд чинь нэг дороо чуулаад л шинжээний үеэр ч нэг онцчтой айл гэрүүдийн бэлтгэсэн тоглоом хөөхөлтэй бүх юмтайгаа өрх чөлөөтэйгээр тоглох болсон. Тэгээд бурмыг хамаа намбааг уйдна гэдэг чинь. Яста эрүүний ясаа мултартал амрууга амт боорцог чихнэ гэдэг чинь баяраа байлаа шүү дээ. Тэр санаанд орж ийн доо. Тэгж л баярлалт юм байна хүүхдээ. Манайх одоо гэртээ ах トゥ матан саднараар л баярлуулж байгаа хэ та. Бэлэг энэ төр авч игэл. Тэгээ нэг энэ жилийн баяр нөх онцгой юутай жоохон төгшөртэй ч юм уу сонирхолтой баяр байна. Бас дээрэс нь одоо өвчин нэмэгдсэн байна. 189 хүн сүвдсэн байна Монгол хүн. Коронавигоор гэх мэтээ нэг жоохон төгшөртэй баярууд болж байна да. Тэгээд удахгүй маргаашнаас эхлээд сонгол болох гэж байгаа. Сонгол бэлдсэн хүмүүсээ одоо янз янзын юунууд дэлгэрэх бахтай гэж бодод байж байна да. Бид бол маргаашнаас эхлээд өөр ажил ихтэй. Их ажилтаа суuna. Би уул нөгөө нэг юу ярих гээд хүүхэд цагийнхаа баг сайхан дурсамжийг ярих гэсэн чи сонгуул корона гэд хамаг хөөрөл унгаагаа хийчихлаа. Өнөөдөр харин сэтгэл жахан тиймэрхүү байна. Чи баг насныхаа бодсон байхгүй юу? Би бас баг насныхаа одоо баяр ёслон тэрийг бодож исэн. Тэр одоо өнөөдөр ингээд дутагдж байгаа болохоор бас ингээд яахач мэдэхгүй нэг юм. Дундын сүм өөрт байгаа аз жаргалаа бусдад бэлгэлэх чадваргүй байх чинь хамгийн ёрын мэдрэмж шүү дээ. Өөрийн эдэлсэн аз жаргалаа бусдад өгөх боломжгүй байна гэдэг чинь нийгмийн дараатай шүү дээ. Тийм биз? Мэдэх одоо тэрнийг одоо сайн мэдчих юм алга. Гэтэ бүх нийтээрээ тийм биш байгаа хэл та. Гэртээ бол мэдээж хүүхдүүд эцэгүүд нь баярлуулж л байгаа. Энэ тэр нийгмээр л иймэрхүү юм болчих шиг. Дэлхийн нийтээр л иймэрхүү юм болчих шиг боллоо гэж бодоод шүү дээ. Бүх дэлхийг ирээ. Уу яг хэв соёл нөгөө нэг гадуур гараад хүүхдүүдэд нөгөө нэг хөлсөрч унтал нь наадуулж чадахгүй нь чамайг зовоогоод ах шиг байх юм. Тийм үү? Тийм юм уу? Тэрийг өгүүлээд байгаа юм биш үү? Тийм юм. Одоо хэрвээ тийм коронавиг гарааг байсан бол нөгөө монцгор гараас нь дагуулаад гудамжаар чирж өгнө үсттэй нөгөөдгий чинь. Тэгээ өөрийгөө баясгаад байгаа мó үрээ баясгаад байгаа мэдэхгүй хоёулаа хөсөрч өгтлээ алах нь үсттэй. Тийм үү. Ирэмэранд эргэлдээл элдв амттан идэл тийм үү. Халаасаа нэг харж харуулчаад за яадаг ингэж нэг ширүү илччихээ. Тэгээд гүгээд байдаг чинь өнөөдөр үдтэй. Тий, тэр чин баггүй. Тэгээд ингээ айгүй хөрнө хүүхдүүд айгүй маш олон хүүхдүүд ингээ цугларсан. Бүгдөө ингээ баяр баясгалантай. Гадаа маш гоё байдаг. Тэгээд айдын хүүхдийн цэцэг шиг бошинзыг хараад өөрийнхөө хүүхдийнхээ хараад энийг ч авч өгч байжтэй гэж бодсон. Баясаад байгаа хүүхдээ харахаараа урам зоригоор тэнийгээд л тэгээд гүгээд авч нөрөө хоолоо авч өгнө, янз янз юм авч өгнө. Идэн тэгээд тэр чинь айгу гоё байхгүй бөөнөрөө ингэж явдаг. Тэрнийг нэр өгүүлээд байгаа юм уу? Нэг юутай. Тийм. Сонин нэг юм болчиход. Бүхэл газарууд бүгд л юм төгшөртэй байж байна. Тэгээд тэрнийг л өгүүлсэн байна да. Тэгээ бид нар бол нэг байнга юм төгшөөрийн одоо татаар ороод ирнэ. Эцгийн минь алчна гэдэг айдастай байсан болохоор наа төгшөөрий чи баг мэдрэхгүй байгаа юм биш үү? Тэр хоёр ялгаа байна. Гэхдээ тэр зөвхөн цагдж байна. Яг тэр их хүүхдийн шинжээний үеэр бара өстөн дайсан татаар нь хүртэл хүндлэн айл аймаг отгууд байлдадгүй байсан шүү дээ. Тийм үү? Тийм. Яг уртад дайнд орцсон тэр өдрүүдэд одоо эзэггүүрэх үед олон тохиолдно л доо. Гэхдээ нэг амгалан цагтаа бол яг төлөвлөж энэ цагийг бид нар шүт өгдөггүй байсан. Одоо энүүгээр нь далимдуулж олон хүн устгахыг гээд дайны зориг болгодгүй байсан. Яагаад гэвэл хүүхэд тийм үү жилдэл өөрийнхөө баг балчирнасаа гээж байгаа. Тиймээс альч улсын хүүхэд адилдаа, альч отгийн хүүхэд адилдаа гээд энэ хүүхэд шинжидэг баяруудаар ерөөс тань төлөвлөдөггүй.
Тэгвэл ёс суртахуй өндөртэй байж шүү те. Дайсан ч гэсэн үү? Ягаад гэвэл дайсан ч гэсэн хүүхэд байсангийн дурсамжтай байдаг учраас. Тэр дурсамжийг бид нэр ус ундастан даяараа бүр харьтан халтан даяараа л хүндэтгэн дайтдаггүй байсан. Тэг шинжээний өдрүүд бол яаж ийж яагаад гарч ирдэг байлаа та. Өөр юм. Яг өмнө нь хаврын дайтнаар эцгэн алдчихсан нэмэг нөлмөстэй үеч бас байна. Эцгээ нөгөө хаврын хасаарганаар алдсан гонигч бас байна. Ихэн алдчихсан гонигч байна. Гэхдээ л тэр шинжээний өдрөөр хүүхдүүд бол тэр нэгэн амьдралын дэлбэ гэдэг эрх чөлөөгөө эдэлдэг байж тээ. Тийм учраас хүний миний ялгаагүйгээр байгаа бүх формат илгээд л амттай бүхэн гаргаад л. За урлаачт нь шинэхэн баривчуудыг хийгээд л. Тийм үү? Гоё чимэглүүдийг хийгээд л. Тэгэл аль болох олныг хийж чадах нь гоёыг хийх нь биш, олныг хийх нь чухал байсан та. Энэ дээр онсчдэл бүр маш их сэтгэл гаргаж янз бүрийн наадгаа тоглоом. Одоо онсэлдэг тийм сонин сайхан юм үзүүлэхийг хичээж. Энэ жил болгоны гонигийг тэр өдөр мартахыг хичээдэг байлаа да. Яг тэр шинжээний өдөр гэдэг чинь ирээдүй гэдэг утгатай. Эрхлэх гэдэг агуулгатай тийм л өдөр байсан учраас. За тэр 93 наадам эхнэрээ шинжих өдрүүдээс илүү гэнэн цайлхан хоор баясалтай хайлгаж салгисан шинжтэй байсан юм да. Эхнэрээ шинжих өдөр гэдэг чи юу гэсэн үг вэ? Наадам. Наадмаар уу? Тэ. Нэг тааралтай нөгөө ирчүүд нь тийм үү бүх барилдаж сум харваж морин уйж харуулад би ийм чадвартай гэж оодгонж байгаа технэрэн олж авдаг баяр. Тэрийг бодвол хүүхдийн шинжээний үе чинь бол арай өөр одоо юу гэдгийг зорилготой. Яг ямар боловсрол эзэмсэж ямар ирээдүйтэйгээ одоо нүрэлдэх вэ гэдгээ нэг талдаа эрдэмт багшуудаар хөтлөөлж байгаа ч гэсэн нөгөө тоо энэ хүүхэд байгаа өнөөдөр тон талархаж гинэн байгаа дан баясаж ихээр зангидаг байлаа. Тэгээ Тэмүүчин маань яг ийм баярт хүүхдийн шинжээний баярт дуртай байсан шүү дээ. Өөрөө яах вэ нөгөө 7 хүртлээ шинжүүлж цэнгэлийн авчаад тэгээ тэрнээс хойш нэг уулын мухард очиж хэвтсэн болохоор санагалзаал тий санагалзаал гихэлзэл тэдний одоо манай тэр цагийн удирдагчд байна. Энэ хүүхдийн баярыг хачаа өгөөнө нь мэдэхгүй жаахан байсан юм чи бараг санахгүй одчихон бол бүрч орж үзээгүй байсан болохоор энэ хүүхдийн шинжээний өдөр бүр их өндөр ач холбогдол өгдөг. Тэр над дутсан мэдрэмжээ бусдад бэлэглэх гэж өөрийнхөө өр хүүхдүүд нийгмийн тогтолцоонд орших гэж хичээдэг байсан юм да. Тэгээд тэр хаана тэгээ хүүхдийн баяр дуртай байхаар чи бусд нь бүгд дуртай болж таарна л да. Тэгэхээр дараа нь одоо улс одоо жишээлбэл хаана тэнд дуртай болсон бол бүр өргөн хэрэглээнд юу өстэй тэмдэглэж nii аяараа тий. Нөгөө их хүрээлүү зорж ирдэг хүүхдээ хаантан узуулах гэж тэнд чин очдөг. Нэг дуртай болохоор нь тий. Тэгэхээр хаан ч тэр үед чинь ямар ч одоо нэг ёс цуггүйгээр хүүхдүүдийг аваад баярлуулаад тэрвэрээл миний хүнийх гэхгүйгээр хайрладаг өдөр болохоор тийш чи Тэмүүчнийг зорих хүмүүс их штэ. Тийм байна. Эцэг эхчүүд бол мэдээж чербидэрийн ард үлдэн л дээ. Хүүхдүүд чинь зүгээр хаан байна гэж очивол барьж үзэн штэ. Ийм хүнийг хаан гэдэг юм уу гэж. Тэгээд урда томоо нөхөр тогоо дүүрэн чихэр боорцог тавьсан. Бо тэнд нэг хари улсын амтд хатаамш чихэр элжигэн чихэн тэр байна. Яа нэг тэр чухлоо Тэмүүчин чухлоо тэр хүүхдүүд ер нь хамаагүй штэ. Тэгээ хаантаа уулзаад тийм үү. Очиж мэндэлчээ тэр чихэрнээс авдаг учраас ер нь бол хааныг алгасаж тэр тогоо чихэрлэл гүйдэг хүүхдүүд ихтэй. Маш үнэтэй чихрээр дайлж байгаа хүн шүү дээ. Ховор чихрэн тий. Маш ховор чихэр. Тийм биш. Тэнд чинь бүр санд тусгай зориулн тэр хүүхдийн чихэрд төсвөлдөг байлаа шүү дээ.
За. Тэгээ маш нандин чихэр одоо нэг харь орны амттан бурманг үзүүлнэ. Идүүлнэ. Одоо ч Мэн тогоотой тэгээ тэр хүүхэд нэг атгаар авах ёстой. За. Тэгээд том авах гал ингэж атгаад аманда хэдийг цуугаад. Хормоодож нөгөө өвөрлөж болохгүй. Яг нэг сармунда багтгаа авдаг учраас амрууга тэр чи сайн чихэн залгиж амжихгүй юу ба. Айцэг ихтэй яста. Энэтэй юм ачи штэ. Бүх хүүхэд хүртэхийн тулд тийм нэг хүртэхийн тулд тийм байгаад байна тий гэдэг. Тэр өстө хөвчлөлтэй юм байна. Тийм үү. Нөгөө тэг чинь ингээд байн тогоогоор нь дүүрэг. Тэр тогоотой чихэр их алдартай байлаа штэ. Эмч дамч урлаач чихэр хийж чадах бүх хүнийг дайжлаад л чихрийг ийн. Манай үед чинь чихэр гэдэг чинь бүр алтнаасаа үнэтэй шахуу ховрын идэв байхгүй юу? Тэгээд та нарт ч одоо чихэр бол аялбаг байхад манайд бол зөвхөн хараас орж ирдэг хамгийн үнэтэй зүйл. Тэгэхээр чин тэр нялуун гашуун амгийн мөчин идэнэ гэдэг чинь маш их хад жаргал байлаа. За тэгээд Тэмүүчнээс очиод чихэр авчиж байгаа. За тэгэнгүүтээ хүүхдүүд гүгээ зэлмээ дээр очиод тэр чинь онс чинь тийм үү. Савлуур, шэдлүүр, модон морь эднэрээ чинь очиж тоглож, ноолож үзнэ. Хөлсөө зурталаа тоглоно. Тийм юм. Жижигхэн хүрээ байгуулад тэндээ хүүхд тоглуулна. Одоохоор танахаар парк юм уу? Парк. Тэгээ янз бүрийн ойсоор тоглуулдаг байхгүй. За. Тий. Гараараа ойс хийж тоглох юм ч байна. Ойсон дээр дүүжигнэж тоглох юм ч байна. Нөгөө үүлэн шатаар авирч үзье гэдэг хүүхдүүд чинь тэнд нөгөө цэргийн зэвсгүүдийг чинь боддоор нь хараад ноолно шүү дээ. Тэгээ яг хөө тэр үед чинь юу нөгөө яг цэрэгт бол тийм үнцэг үзүүр ихтэй. Тэр өдөр зориулаад нөгөөдгөө чинь аюултай хэсгүүдийн ингээ эсхийгээр боогоо тавьчихдаг. За. Тэгэл үзүүлнэ шүү дээ. Энд чинь ирээдүйд урлаачтад их одоо ач холбогдолтой биеэр хүртэж мэдэж ажиллаж үтсэн гэхээр чинь. Тэгээ нөгөөдгөр чинь авирч ноолож зүгдэж үтсэн хүмүүс чинь бөөм баясалаа зүгээр. Тэрүүгээр бол залмай болоод нөгөө янз бүрийн оньсоо хийсэн зүйлээр хүүхдүүдийг наадуул. Хүүхдийн паркийн одоо захирал байсан байна. За ерөнхийдөө тэд нарыг удирдах тийм нөгөө урлаачтай дайжлаад тийм наадгаа хийн. Ааха. За тэгнэ. За тэгэл тэр хоёр чинь байхаар чинь боорч чи юмнаас дутах дургүйгээр. Хүүхдүүдээс шагаа суухлаа. За. Алтан шагаагаа авсан хүн юу азарган даагаар азарга тавьж болох хурдтай эрэмгийн үнэтэй даагаар шагнуулдаг. Одоо суглаа хий. Ойлгож байна. Суглаа. Баян хүн суглаа хөдлөж чадах юм чи. Бүх адууга тарааж чадахгүй учраас нэг суглаа явуулна. Тий. Хамгийн азтай хүн юу вэ? Аз байна гэдэг чинь амьдралд маш чухал хөтөлгөө шүү. Чи чадваргүй байж болно, чи ядуу байж болно. Гэхдээ чи хаттай байхад амьдрал дээшилдэж шүү гэдгийг уухайлаад тань чи нэг алтан шагааны эрэл гээд нэг явуулна. За. Тэр чинь хэдийн хэмжээний шагаа байж ч тийч маш их. Нэг гүзээ шагаал хүүхдүүдээр атгуулдаг юм. Тэндээс ингээд алганд нь алтан шагаагаа олсон нь тэр адууг авна шүү дээ. Даагыг авна. Тэгэхээр яах нь шүү дээ. Нэг гар хийгээл хүүхэд шагаа авлаа тийм үү? Гаргаж ирчээл байвлаа. Байхгүй буцаага хийждэг. Тийм байх тий. Тэг гүзэн дотор хийсэн. Тэг гүзэн дотор хийсэн байдаг. Ээж аав нь илүү энэ дээр ач холбогдол өгöd. Миний хүү адтай шүү гэж байгаа суглаад гээл. За энэ үе одоо залуучууд ингэж бууж ингэж яхад бид нар чи нөгөө шинжээгээ хийгээл. Тийм үү. За гар нь яасан байна, булчин нь яасан байна, хэр сэтгэдгийн, хэр харавдгийн гэдэл нөгөө шинжээл хүүхдүүдийн чинь хооронд нь өрсөлдүүлээл, тоглуулаад. Тэндээс чинь за энэ урлаач болох юм байна, мараа хүрэйлөө, эн чинь одоо дайчин юм байна, тэдний хүрэйлөө гээл сургах арга зохион байгуулаад сууж шүү дээ. Ер нь тэнцэнээс баг хүүхдүүдэд сонгож авдаг байсан байна шүү дээ. 7 насных нь жинтэй тийм. Яа бас нөгөө сургуулаа дүүргээд нөгөө ажиллах хүчнээ бас тэндээс авна. Нөгөө өсвөр насны дадлагжуулагчаа бас олж авдаг. За. Ягаад гэвэл яг өөрийнхөө дадлагжуулсан хүүхдүүд маань одоо манай өртөөчд гараад ирлээ. Мөлхүүлээд гараад ирлээ гэхэд өөр хүнд ажил хэрэг болно шүү дээ. Яг би биенийхээ сургасан хүүхдүүдийг бас солино.
Танаа эн чин яамаа аль ноёдууд чинь нөгөө хүүхдүүдээ шинжичээл асуу шít. Яаж сургав та? Хэр идвэхтэй юм гэл. Я тэрийг нэг сайныгаа бас нэг хонжоотой ноёндоо өгчих гээд. Зарим нэг юм нуунаа гэж. Нэг тийм л өдөр дөө. Тэгээ Бочинч өгөх юм байна даа. Оо тэгээ үзэж харах юм их тэгээл. Манай тэгээ ч юм тэнүүгээр ч баахан нөгөө биелдэг бүжгэлдэг хүүхдүүдэд дуу хуур болоод тэнүүгээр нэг бүжиглүүлнэ. Тэгээд л хар жижигхэн харвааны тэмцээн хүүхдийн бүх байралдаан тэгээд нөгөө хэрэм эзлэх тоглоом моглоом гэдэг юм. За тэр ер нь одоо зохион байгуулж байгаа хүн юу сэтгэн тэр болгоныгоо ингээл дэлгээл их том хүрээ болж байгаа нэг 3 хоног шахуу бараг божигнэ шүү. Бүр 3 хоногор. Ягаад гэвэл холоос ирсэн хүүхдүүд байдаг учраас. Тийм биш. Бүгдийг шинжиж чаддаггүй юм. Тийм би. Яг их хүрээлүү зорддог нь тийм байхад нэг хол аймаг отгоороо байх юм бол тэр үед жижигхэн хөөрхөн ёслоод 1 хоногтой багтааж байна. Гэтэл их хүрээнд бол тэгж амжихгүй. Ягаад хүүхдээ их хүрээлүү шинжүүлэх гэдэг нэг их нөгөө илүү одоо чадварлаг багшид илүү одоо нөгөө боломжтой орон цайд хүргэх гэсэн хүсэл тэмүүлэн шүү дээ. Тийм би. Одоо та нар улсын сургууль гэж гүydэгтэй адилхан. Тийм байна. Манай энэ ч яах вэ? Найдваргүй юм гэж байгаагаа бол отогтой шинжиж шээ. Тэрий чинь өсөж байгаа үйл явцад нь мэдэж байгаа юм чинь. За энэ нэг идвэхтэй юм да. Нэг томчуудын дунд байвал зүгээр юм да гэдгээ аваачиж тэр хаадын шинжээнд лүү чи аваачиж тавина ш. Манай энэ л манай отгоос хамгийн ухаантай хүүхэд ч үгээл тэмүүчний дэргэд байлгах гал зүтгэж штэ. Нүртүүлэх гэлээс. Тэ. Энийг хараараа энэ одоо чиний дэргэд цэрэгчин болоод байж байвал зүгээр шүү гэл нөгөө өсвөр наснуудаа хүртэл ингээл нүдэнд нь харуулахаар миний хүү харваж харуулаарай. Тэмүүчин чам руу харах юм бол энэ гээрээ даллаарай гэдэг. Инээгэрээ гэдэг. Тэ инээгээрээ. Октод бүр энэ дээр чин алаан болно. За. Тэмүүчний татвар юм болно гэдэг. Хамгийн хөөрхөн дээрээ тавьчаа зүгээр тэмүүчэнд нүүр үзэгдэх гээд хааны ихнэр болчих гад тэрүүгээр чи нэг дэмиг үн штэ. Өсвөр насны охтууд чинь Доторын болчихно гэж бодоод гойртой. Тий, татвар эмээ байг гэхэд тийм үү. Албатынх нь ихнэр болчих гал тэрүүгээр чинь нэг томчуудын ихнэр болох гэсэн хөөрхөн октоор нэг дүүрэн штэ. Бөө юм болох юм байна те. Тэгжсэн байхгүй замаас дурлцаад олох болох. Тэгээд замаасаа нөгөө тийм үү дөнгөж цэрэг татагдсан хөвгүүд мөвүүд чинь хүй гэж танилцж хагаад наадмаа тийм үү хоёулаа суух уулцсан явж байдаг байхгүй юу. Тэгэхээр бидний амьдрал бас хөгжилсөн гэх үе байсан л байгаа байдэ. Учиргүй байлдаад байна гэж юу байдгийг. Байсан байна. Цаг үедээ л энэ цэнгэл гэдэг чинь байна шүү дээ. Тийм байна. Гэхдээ зохион байгуулалттай яагаад гэвэл зүгээр нэг юм баяр цэнгэл гэхээсээ илүүтэй бас тийм шинжээнүүдэд оруулж гин, ирээдүгийн тодорхойлуулж гин те. Ингээд яг хуу нүүдэл чинь болохоор бүгд нэг уулын мухрын эзэм. Тэгээд хамтдаа байх хугацаа өөрөө ингэ баяр цэнгэл байдаг учраас тэн дээр маш их одоо нийгмийн бүтээмж бүхий ажил амжуулахыг оролддог байсан да. Баярууд маань өөрөө заавал ардаа ямар нэгэн одоо зоригтой байсан. Цаг үе. Ягаад гэвэл зүгээр баярлахад мөнгө зарцуулахгүй шүү дээ. Хайри. Тэгэхээр яалтчгүй нөө амьдралын дэвшил гаргах зүйлдээ хөрөнгөө зарцуулаад байгаа юм. Тэр зураа бас өөрсдөө баясгаад байна шүү дээ. Тэгэхээр эн чинь үн цэнтэй баяр баясгалан байхгүй юу? Тийм байна. Тэг бүхэл юм шийдэж байна л да, тийм ээ. Тийм байна. Хүүхдүүд тэгээд ингээд зундаа тодорхой болчихно шүү дээ. Ийм авьяастай. Тэгэхээр одоо энэ чиглэл рүү тэр утга руу явуулах. Тэгээд яг зарим нэг хүүхдийг шинжлэх гэхэд эцэг их нөхгүй шүү дээ. Одоо би энэ ёстой сайхан гарын урд утаа хөхөд байна, урлаач болгомоор байна гэд. Тэгэхэд өөр нэг багш нь энэ овоо ухаан сэрэг юм байна. Би одоо домчин хүрээндээ авмаар байна энэ гэд. Хоёр багш чинь дундаа мөргөлдөн шүү дээ. Тэгээд ирэхээр чин эцэг их нь одоо аль одоо нэг ашигт талбар руу тооцоо хийн шүү дээ. Тийм байна. Тэгээд намар тэд нар чин одоо сурахаар орон цайлуугаа
108 гарагийн сургалт руугаа хуваарлагдана. Тэрнээс өмнө нөгөө хүүхдээ тэр сурахад бас бэлтэж өгнө шүү дээ. Эдэн шууш хөмсөх хувцсыг нь бэлтгэхээс ахуулаад бэлтгэл их шүү дээ. Ягаад гэвэл эцэг ихгүйгээр тэнд чинь 108 гараг нэг эрдэмт багшийн дэргэд хамт амьдран хамт суралцсан аж төрөх учраас хүнсэд бэлдэж өгнө. Хүнсэд бэлдэж өгнө, өмсөх хувцсыг нь бие даалгана гэд. Тийм үү? Эрх танхил занг нь намгтгоно гэд. Ариван одоо бэлтгэлтэй байдаг учраас 100-ны хадаг сар луга. 100-ны дунд сар, хадаг сар хавцаагийн шинжээний өдрүүд тохиодог байсан юм. Гомчтой. Яг гам болчихвол хэцүүлтэй. Малнаасаа салж чадах байхгүй. Дэлгэр байх юм бол эрт хийждэг. Ийм л байла. Цугатай гоё л байна. Гэтэ ялтчгүй бас орчноосоо их шалтгаалж байна л да, тийм ээ. Яг нийгэм орчин тулгуурдаг бэрхшээлээсээ их шалтгаална. Тийм байна. За манайх бүгдөө амар амгалан байцгаана. Бүгдэнтэй мэдлсэн шүү гэхлээд тийм бүгд мэдлж байна. Өөр хоорондоо бас сайхан юу гараа. Мэдлцгээгээрээ эхнэрээ шинжгэд төрсөн он сар өдөр гаргийн шинжээ нийт зэрэг хэр анхаарч аж холбогдол өгдөг байсан бэ гэж. За яг төрсөн он сар өдөр гэх. Тийм авч суугч байгаа хөвөн бол тэрийгэ тооцохгүй насны дараа байгаа шүү дээ. Хөөрхөн байна гэдэг бол хангалттай үр дүн байсан. Харин тийм үү. Өрх голомтонд оруулах байгаа эцэг бол ихээ анзаарэ шүү. Төрсөн он сар гараг аав ээж нь хэрв хідэн төгрөгний инчтэй ирэхв гэд маш нарийн тооцоотой. Ягаад гэвэл хөвүүний амьдрал эхнэрээ шалтгааллах учраас. Тэр эхнэр дээр өндөр ач холбогдол өгнө. Тэгэхээр хөвүүний амьдрал эхнэрээ шалтгаална гэдэг чинь юу гэсэн үг вэ? Юу? Одоо бүх эрчүүдийн амьдрал тэр эмэгтэйчүүдээс хамааралтай байдаг шүү дээ. Одоо хөвүүний амьдрал эхээс хамааралтай, хөвүүний амьдрал эхнэрээс хамааралтай, хөвүүний амьдрал огтоос хамааралтай байдаг. Энэ гурав нь байхгүй үед тэр хөвүүн бол хүнээ алдана. Ойлгож байна уу? Тийм учраас энэ дээр хөвүүдийнхээ хөвөөнд сайн ээж болох, хөвөөгийнхээ хажуунаас сайн түшиг болох. Тэр ёс зүй, сэтгэл зүй бэлэн охиныг олж авна гэдэг бол эцгийн хувьд өндөр хариуцлага. Хөвөн бол одоохондоо нөгөө нарийн шинжээнд ойлголцоогүй. Дөнгөжл бие дааж эхлэж байгаа юм учраас амьдралд ямар нөлөг дутах, ямар нөлөг илүүддэг, ямар үг оширвол гэр бүл тогтхон байдаг, ямар үг дутвал гэр бүл төвхөнхөн байдаг гэдгийг бүгдийг туулаж байгаа тэр эцэг гэдэг орон зай охины байдлаас ихээ анзаарна шүү дээ. Тэгээд гаригжил чинь хүний зан аашинд ялангуяа авирын орон зайд гүн нөлөөтэй байдгийн хувьд тэрий чинь маш сайн анзаарч миний хүү тийм авиртай учраас энд нь зогсон тэнд нь дүүцэхгүй гэд сайн тооцно. За хоёр эрхийн балаа нийлүүлээ суулгачвал тэр гэр бүлийг тогоо болгоно гэвэл худлаа. Тийм биз? Гэтэ суралцж болно шүү дээ. Хоёр эрхийн балаа чинь. Хоёр эрхийн балаа хоёулаа бинийгээ хөглөөд алга бол. Зүгээр л гэр бүлдээ нэг шимэгчтэй болж хувирна шүү. Хоёулаа хоёр талаас шимэгчлэх нь шүү дээ, тий? Үгүй шүү дээ. Охин чинь эцгээсээ салаад манад амьдрах юм чинь тэр хөвгөн л эцгээ мөнх шимэн шүү дээ. Тийм үү? Тий. Тэгэхээр чин тэр эрхийн балаад чинь хаширхан шиг хүүхэн олж өгөөд шимэгчлэх төвшингийн багаар нь бэртэйгээ хамтарч засан шүү дээ. Тэгэхээр бирэндээ их ач холбогдол өгдөг шүү дээ. Тийм. За жишээлбэл та одоо жишээ чи боорчиг бодоод үзэн. Тийм үү? Өөрөө л өөрийнхөө дуртай юм хийдэг хүн. Тэрний чинь одоо хариуцлага нь өдөрөө ирэх тусам үйл явдал болох тусам нэмэгдээд байна. Гэтэл танхилзгана шүү дээ. Тэгэхээр чин тэр чинь хашир ихнэрүүд авч өгч ээж л тэр нахуу баян чин боорчууга амьд явуулна шүү дээ. Амиа бол боорч өөрөө мэддэг юм байгааз. Амьдралыг бол тэр нахуу баян мэдээд байгаагийн хувьд тэр бэрүүттэй бараг толгой мэдэн шүү дээ. Тийм учраас тэнд чинь маш өндөр ач холбогдол өгөө шин. Яг бол боорчуу биеэл мэддэг хүн. Ард түмнийг нь бол одоо боорчуугийн өмнөөс хураагаад өгөх хүч хэрэгтэй учраас
ууган гэргээ дээр үнэхээр их ач холбогдол өгсөн байдаг. Удаах гэргээ дээр ч гэсэндээ хоёр гэргийн ив их чухал учраас гих байдлаар Махбат баян бол өндөр ач холбогдолтой оролцсон байсан. За та одоо танад бэр орж байгаа. Танаа хүч нэг одоо охиныг эргүүллээ гэж бодъё. Та яаж шинжих вэ? Одоо юуг нь харах уу тэр охиноос? Юуг нь харах уу гэж? Тэр охиныг одоо энэ одоо би хүүдээ би шинжиж өгөхөд юуг нь харах уу? Яаж одоо дүгнэлтэх үү тэр охинд? Тань ч бас олон хүүгүүд байсан шүү дээ. Олон ч хүүгүүн байна, олон борлуулах охин ч байна гэдэг шиг. За хүүгүүнээ эхлээд борлуулаа аяглаа. За хүүгүүнээ эхлээд бодъё гэж. Би энэ зүгээр ингээд шинжчихдэг байсан. Хоёулангийн наваачаад тийм үү. Нөгөө нарийн зангилаага гарыг нь хостуулан боогод энэ нэг хоёр алт хэртэй улсаар боогод. За. Хээр анд яваад иргээд хөөчт. Юу хачин шинжээ вэ тэр чинь? Хооронд ноосорлж анд явуулчихж байгаа юм уу? Ямар мангар юм бэ тэр чи юу гэсэн үг? Яг 3 хоногийн дараа тэд нар чинь ирнэ. За. Тий. Тэгээд хөвөний зүс өнгөлөг байх юм бол тэр боломжийн эхнэр. Хоёулаа царай алдсан бол боломжгүй. Хүүхэн өнгө засаад хөвөн гундцсан байх юм бол боломжгүй гэдэг үг чинь шүү. Наад чи шалгаж юм бэ нэ буурлаа. Тэр хоёр чинь тэгээд амт явж байгаа шүү дээ тийм үү? Тий, асуудал руу оруулж яахгүй юу? Албаар. Асуудалгүй байвал шинжээ болохгүй шүү дээ. Асуудалд нь хутгаж шинжиж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл гэр бүл амар амгалан их жаргалтай үед бол тэгэл хамт байгаа л байна. Хоолоо хуваагаа л идээд байх нь үүргэн штэ. Асуудал дээр гэр бүл чинь өөрөө бутардаг зүйл. Тэгэхээр асуудлыг нийлэн даван туулах чадвараар л хэмжиж байна. Миний хувьд бол ер нь тэгж хэмждэг. Нарийн одоо нөгөө нэг улс төрийн зорилготой хөвгүүд бол илүү нарийн хэмжих байх л та. Би бол анхдагч асуудлыг даван туулаж байгаа хос яавч бүх одоо инх амгалан гэр бүлийг бүтээж дийлдэг гэдгийг өөрийн амьдралаар ухаад. Өөрөө юу гэдгийг янз бүрийн гэргийтэй байгаад үдцсэн хувьд хөвгүүд минь аргыг нь олоо. Хүний ааш олохдоо миний хөвгүүд харьцангуйгаар эцгээ сайн болоод ааш аяг их амархан болдог. Тэгэхээр тэр эмэгтэйд бол ямар ч төрлийн ааш байсан хамаагүй дас чинь миний хөвгүүд. Гол нь тэр миний хөвгөөнийг өнгөлөх чадвар тэр эмэгтэйд байна уу гэдгийг л шинжих гээд байгаа. Тийм байна. Өөрөөр хэлбэл яг асуудалтай болохоор чадахгүй мэдхгүйгээ аашлаад хүүхдийн сэтгэл гундаацсан байх юм бол энэ гэр бүл тогтохгүй. Тийм үү? Хоёулаа тэг чинь хүй тэгчи ингэчи гэд санаа нийлээд уралдаад хэрэлдэл зодтолсон чамаа үр дүн төрж ивэл хоёулаа царай өнгөлөг байна. Тийм биз. Эмэгтэй царай засраад эрэгтэй царай ундцсан байна гэдэг чинь эмэгтэй дарангуйлаж удирдсан шинжтэй байхгүй. Чи ингээд тэгээд гэдээсний шинж. Тэгэх юм бол бас тэр гэр бүл одоо тэнцвэртэй байдал үүсгэхгүй. Ягаад гэвэл манай цаг үед чинь 90 нүрээр маш олон асуудал шийдэгддэг байсан. Тэр эмэгтэй бол долдоос удирдах чадвартай байж одоо нийгмийн өндөр амжилтыг үүсгэдгийн хувьд ил амжилт үүсгэх гээд байгаа эмэгтэйчүүд бол яг манай хотод зөгтөггүй байхгүй юу. Бид нар чинь ихэвчлэн юмны араас үл хийдэг одоо зоригт ард түмнүүд тийм үү. Нөгөө тагнуулахын, туршуулахын тийм үү. Хэрэгтэй мэдээлэл түгэнэ гэдгээр улаабалаад эмэгтэй хүний чанга хатуу хам хэрэгтэй. Нууц хадгалах чадвар хэрэгтэй. Тиймэрхүү зорилгоос болоод захирах шинжийн эмэгтэйчүүдийг авдаггүй байсан. Яг л захирах шинжийн эмэгтэйчүүд бардам зангаасаа болоод илдэг үгүй унгах боломжтой. Тэгэхээр хэцүү шүү дээ. Тийм байна. Тэгж бодох юм бол сонирхол юм байна. Тэгэхээр ч отогтой тааруулаад тийм хоёр биенийгээ түшиж чаддаг. Хосыг л үүсгэх хичээндээ. Холбож байгаад олон жоохон өтөрхөнд нь буцаасан даа. Гэтэл нөгөө хүүчин гомд нь үсттэй. Миний сонгочихсон охиныг та ингэчлийг үл яах юм. Ерөнхийдөө хамт анд яваад үзсэн үед ойлгочихдаг. Сонголт хизээ унаж байгаа вэ гэхээр тэр миний хүүд ямарваа байлаар сэтгэл зүйн ханамж үүсээгүй тохиолдлууд гарцсан байгаа учраас
шинжээнд унж байгаагаа мэдэн штэ. Тэгэхээр гомдолгүй. Нэрээ би энийг нь хараагүй байна. Ухаажлаа эцэг минь гэх нь хариу. Ганц хоёр тэггүй. Би арын даана гэж том өсөрсөн нөхдүүд байдаг. Тэгээ том өсөрсөн нөхдүүд байдаг. Тэгээд тэр үед бол яах вэ? Тэгвэл чи хариуцсан гэсэндээ хариуц би чамд 3 жилийн одоо хөрөнгө өгөхгүйгээр гэрээ чинь тусгаарлаа гэд. Би чи бас нэг анх гарахт нь 40 толгой хонь өгдөг байхгүй юу? Тэрийг өгөхгүйгээр гаргах чинь. За тэгээд над ихнэр чинь сайн байх юм бол 3 жил ажиллаж байгаад хонь чи өгнө гэхээр тэгээд эвэлт юм уу? Эсвэл хонио өгөхгүй гэхээр нөгөө ноёны хүүтэй суусан нэр нь унчхаараа хүүхэн нь хайждаг ч юм уу? Удахгүй ганцаараа л болцсон байж идэг. Маш хурдан хаягддаг шүү дээ. Би өөр нь алдаж байгаагүй. Бэрээ сонгох. Хоний нөхгүй гэхэд л октод нь хайчдээ шүү дээ угаасаа. Төрөв чинь мэгэмгээр төрөв чинь хоосон байна гэдэг. Тэр чинь яах вэ? Нөгөө уваагийн хүүтэй биш уваатаа суугч байгаа октод байхгүй юу? Тэр чи сайхан ялгаад авчих шүү дээ. Тийм байна. Хонь өгөхгүй гэдэг үгийг сонсоод нөгөөх нь дамнуулаад үнэхээр сэтгэл нийсэн хайр дурлал бол тэгээд бадамлна байж. Гэхдээ тэр бадамлдаг хайр дурлалчин ихэвчлэн ан дээр бадамлцсан байдаг байхгүй юу? Тэн дээр манай хүү батлан даалт хийж байгаа бол дандаа өөрийнхөө гинэн байдлаар итэмтгий зангаараа гүйж байгаа гэсэн үг. Уваатаа суух гэдэг зорилгыг мэдэхгүй л холигтуулаад байгаа шиг дээ. Яа, дам аргаар суух гэдэг. Надад дам аргаар суух гэдэг хат чинь. Баттай. Тийм байгаа бай. Тийм байна. Баян эцэгтэй суух гэдэг те. Тэгээ баян эцэгтэй сууждаг. Тансаг амьдрал хөлбөрхөө байхад чинь. Тэгэхээр та тэрний юу ч хасчих штэ те. Тэрийг хасчих штэ. Хасгаргаа мэдэн штэ. Тийм байна. Тэгээ миний хүүгийн мууг тийм үү 3 хоногт бол хангалттай тэр өгтөд шинжээ. Угаасаа манай цаг үеийн өгтөд гэж аимшигтай хүмүүс байсны хувьд. Би бол шинжээх нөгөө нэг шинжээг нь давах арга ухаанаа сийлэх хэрэгтэй болно ш. Эмэгтэйчүүд амираа яхтар. За тийм байна. За тэгвэл та одоо өөрийнхөө охиныг борлуул та. Тэгэхээр бас багаас нь заачих уу? Тай. Охтуудтай. Багч гэж 11-тэйгээс нь зааж штэ. 11 настайгаас нь. Тэг хөхний толгой нь хатуурж ихсэн цагаас зааж өгнө ш. За юу гэж заах? За эмэгтэй хүн болж энэ даа гэл. Тэгэхээр эмэгтэй хүний чадамжинд байдаг бүх ахын үйлэнд ямар тач ээж нар нь гаршуулаад тавьчих нь. За тийм. За тэгээд яг миний үүрэг бол нөгөө улс төр нийгмийн идэвхт байдал арилжаа 8 талбарт нь чиглүүлж өгнө. Тийм учраас ёстой хөтөлж дагуулж арилжаа хийх болгоноо харуулж тоог нь бодуулж дансыг хөтлүүлж байгаа сургадаг байхгүй юу? Тэ. Бусад нөгөө нэг ахын чадамжийг бол ээжнэр нь хоолоо хийх нөгөө бүлээн асарах юман оёх одоо гэр бүлэн одоо яаж найлах хазангаар авч явах уу гэдгээ мэдчихнэ. Тэгээд л яах вэ? Тэр талын дүүргэх шаардлагагүй хүн чинь улс төр идэвхт байдлыг нь сургах гарч бичиг ном заах, бусдын өмнө ямар шүү дуу хоолойтой байх, ноёдын өмнө яаж одоо эмэгтэй хүний зүгээс өөрийнхөө хүсэл сонирхлыг биелүүлэхийн тулд нүүх зөх гэл муу юмыг нь зааж өгнө шүү дээ. Тэгээд гол нь миний өгтөд их даруухан төлөвийг харуулж чаддаг. Олны өмнө бол уугийн охин шиг даруухан амтан байхгүй. Гэртээ бол уугийн охин шиг амар хүүхэд байхгүй. Яа гэртээ аашаа гаргаад гадуур аашаа нуугаа сурцсан хүүхдүүд байдаг. Өгтөдийн хувьд бол. За тэгээд хаасайгүй нэг зангаараа байдаг охин гардаггүй надаас. Тэгэд яг амьдраад ирэхлээр тэгээ ааш нь гарах нь шүү дээ. Нөхөр бол орон дотроо л аашиг мэдэн шүү дээ. Бусад хүн харж байхад ямар сайхан ааштай хүүхдүүд байдаг гэж дан жүжигч. Амар юм зааж өгч шүү дээ агапул. Аавын зам тийм юм чи тэрийгэл зааж шүү дээ. Нэг их бурханлаг сайхан амьтад яг шөндөө шөтгөр байхгүй юу тэр чинь. Тийм л октод хүмүүжүүлж ийлаа да. Октод хөөрхөн. Бүр нэг
яадгийн эмэгтэй хүйсийг би их биширч гайхдаг байхгүй юу. Яадаг гэх нь цаанаасаа нэг тамиргүй гэдгээ мэддэг юм уу? Их залтай байдэн штэ. Тийм үү? Ер нь тамиргүй амтнаас ил зал гардаг шүү дээ. Тийм болохоор эрчүүдээс илүү эмэгтэй хүүхдүүдэд тэр залыг хуулан дуурайх нь их байдаг. Бүр их уран дуурайна гэж. Тийм хүүхдүүдэд хүчээр шийдээд бяраар шийдчих гээд байх нь их. Жохон тоньомотой хүүхдүүд нь л зал сурах шинжтэй байдаг. Гэтэл охтууд бол ёстой том жижиггүй залтай үнэн тухайнууд байхгүй юу? Тийм байна. Даруу төлөв гэж жигтэйхээ хүний нүдэнд тэг сайхан нээсэн үрийнхээ үгээр байгаа юм шиг намирсан тууч байл. Ордоо тэр гоо саргийн гутал ааш нь гарч ирнэ дээ. Намхан дуугаар зэмлэл хүртэй гээл. Аяахан загнаад эвгүй штэ чөлтгөр шиг. Манай охтуудын хинэнч айхтар хэрүүлж гэхдээ хизээч дээд өнгөөр хэрэлддэг байхгүй. Шивнэх маягтай зөвөн үгээр гатгаал. Би өөрөө хүртэл тэд нэр асч. Хорон хөхтэй юм байна тий. Их хорон. Тэгсэн хэрнээ одоо хашгичаад хэрлээд авахгүй тийм нөгөө бялдаж хоолоогоо шахдаг охтууд байдаг. Тэр чин амар сүрдэн байгаа юм чинь. Тэгээ эр хүн чинь дарагдж байгаагаа мэдхгүй даруулчихдаг байхгүй. Тэр аяахан хоолоонд чинь. Өгөнд нь ороод байна гэж бодлоо. Өгөнд нь ороод энэ үзэл бодлоо илэрхийлж ийн гэхэд нөө шөргөө өгнүүдээр шаага тавьсан байдаг байхгүй. Нахуул манай охины их магтдаг байсан. Манай хэрэмхэн уул мухлаатай ханилсан л да. Авах гэж их оролдож ирсэн энэ ахуйч. Боорчууд нь таалагдаад байдаг. Тэгээд нөгөө бас голон арилж яндар манай хэрэмхэнтэй нүүж исэн. Манай хэрэмхэн чинь нахуугийн ханшиг унгааж чаддаг охтуудын нэг байхгүй юу? Нахуу байны. Тэр би хоёр ч арилжаа хийгээд хонио солилцсон шүү дээ. Тэгэхээр нахуу чи хэр баргийн хүнд ханш ундаггүй байхгүй юу? Манай хэрэмхэн очихоор унгаачдаг байхгүй юу ханшиг? Тэгээ манай охиныг их үнэлэн тэр чинь. Тэгээ нэг цэргийн эрдэм дотроо нэг ганц бойжуулсан охин байдаг. Би охтуудынхаа гоо төрхийг нь эвдэхгүйгээ цэргийн эрдэмт сургадаггүй. Гэтэл манай хэрэмхэн чинь нөгөө яалтчгүй бяртаа ээжээс төрсөн болгоороо. Нэг ясамт нэг тийм бярдуу чанар байгаад байдаг. Тэгээд би битгий сургаараа гэж яхад манай төрхий. Би өөрийгөө ганц охин дөрч болтгоо хуулж тавина гэж байгаа даваачаад манай хэрэмхэн булчин булгаа хийцэн байхгүй юу? Тэгсэн чинь би бол тийм юм найлаха торгомсог зангаар ингээд засаглаад явчихдаг охтууд хүсээд байхад нэг юм булчин босгоод ирсэн байдгийг. Тэр бол миний төлөвлөгөөнөөс гадуур хүмүүжүүл. Тэгээд яалтачгүй. Нахуу баян ялагдсан л та. Тийм байна. Манай охин ч нөө дураараа болцсон байхгүй юу? Чи хинтээ суух юм. Нахуу бол чамайг тансаг амьдруулна гэдэг штэ. Гэсэж би тийм зүстэй хүүхэдтэй болмоор би жоохон зүс барагтай штэ гэж хагаад сэтгэлээрээ болчихсон юм оо. Тийм байна. Тэрнээс бол тэр чи одоо би бол баян хооцоогоор бол би баян амьдруулаад тийм үү боорчуугийн гэргийг тавьж агаад тийм үү тэндээс ингээ боорчууг ингэж удирдах гээд байхгүй юу. Боорчууч удирдахад их амархан хүн штэ. Дуртай замаар нь ингэж байгаа удирдаад явах гэсэн чинь мухлаа дээр очиад алдчихсан. Тэгэхээр надад бол нэг л айхтар үг хэлсэн байхгүй. Аава би чинь зүс муутай штэ. Нэг үнсэх хүнээр зүстэй байлгаа да гэж. Яа, тэр үгийг сонсохоор за царай модтойгоо мэдлээ миний охин дураараа болж байгаа. Тэгтээ яг өөр хүн биш мухлаа юм чи яг боорчуугаас дурдахгүй гэж бодож байсан. Тэгэхгүй манай охтууд чинь нэлээд хідэн одоо зүрхэнд
бэр болож очсон байдаг учраас би ч зүрхнийг тооноос хасцсан. Одоо аруулууд руу хідэн охин оруулна да гэд бодоод байжсэн чи аруулууд руу явдаггүй биш чаарнууд ч. Бос нь гологдоод уу? Гэхдээ харин боорч гологдоод байгаа аахгүй юу тэр чи. Би бол аминда нахуутай хууд ураг болчих гээд хичээгээд хаад мань охтуудынхаа сэтгэлд ялагдсан шүү дээ. Эцэг хүн. Гүй аваад тэгээд зүрхний ирчээ царайлгийг хэлэхэд тэгээ манай олон охиныг авсан да. Тэд нар бол манай охтуудын ур чадварт их одоо итгэл тавьдаг байсан юм шиг байна. Яах вэ гэдэг ханилуулсан да. Муу болоогүй. Их сайхан. Ханилцгаасан. Сайхан зүр хөөхөд байж цоос. Тэр л одоо нахуутай ханилахаас ч илүү үрдүү юм да. Царайч бас хэрэгтэй шүү, тийм ээ? Царайч бас хэрэгтэй шүү дээ. Надад бол нэг царайны ач холбогдол баг байдгийг. Яма би өөрөө нөгөө хараа зүүн мэдрэмжгүй амтай юм болохоор. Тэгээ багасаа харж үзсэн хүмүүст л тэр их чухал юм шиг байгаа юм. Чухал тэр чинь. Тэгээ ач чинь юу хэнийг дуурсан байсан? Байхгүй. Манай зүрхийг дуурай штэ. Яг зүрхийн шиг өгөөд гараад ирсэн юм чи. Тэр ээжийн тэр удамшил үнэхээр хүчтэй байна. Тийм байна. Уг нь бол одоо гоо ингэж маш царилэг сайхан хөвгдөг. Байхгүй. Шалтан хөмсөгтэй, нохоо хөмсөгтэй юмуд гараад ирсэн. Уул нь мухлаа гэж хөмсөг бол яг ингэж тодолж харуул хамгийн тод одоо гоёмсог болгож харагдуулдаг хэсэг байхгүй юу? Тийм үү? Тэгээ нүүрэн тэгш хэмтэй бүх одоо нэг орвож сорвоосон юм байхгүй. Бүх юм нь одоо юм жижигвтер одоо бүтцтэй болохоор их цэвэрхэн гоё харагддаг юм байхгүй юу? Мухлаа бол нэг тийм том гэдэг эргэтэнгүй. Бүх юм жижигхэн тэгээд маш цэвэрхэн зөв бүтцтэй байрлалтайгаар хөөрхөн харагддаг хүн байхгүй юу? Ойлгож байна уу? Түүнээс нэг юм дүүрлэгээр нүдтэй тийм одоо нэг эргэтэн дээр хараад татам тийм ир биш. Бүх зүйл нь зохилтолгоотой. Нэг эргэтэн болгоныг харах юм бол жижигхэн тийм л ир штэ. Тэгтээ гоё зөгцсөн гэх юм уу тэр жижиг эргэтнүүд. Тийм байна. Зөгцлөө олцсон. Тэгээ зөгцлөө гоё олсон. Их гоё уран олсон. Тийм жижиг юмнууд их гоё хэлбэршиж байрсан. Гэтэл байхгүй. Нохоо хөмсөгтэй, шалдан хөмсөгтэй нөхдүүд гараад ирсэн. Том гэх юм бол мухлагаас хөмсгөл их том байдаг. За. Тэгээ хөмсөг ир хүнийг чимнэ гэж. Тэгээ яах вэ те? Манай зүрхий шиг сайхан бандгар нөхдүүд гараад ирсэн дээ. Баринги юм уу гэмээр. За. Манай хэрэмхний хүүхдүүд гэж өөр юм байдаг. Яг банхраа. Одоо тэгээд тэдний чинь удам хусаанах юм бас байж л байгаа шүү дээ, тийм үү? Байгаа. Нилээ холдсон уу гайгүй? Нилээ холдсон. Холдсон. Удамшлыг хэлэхэд бууж болохооргүй хол. Холдсон болоод тэгж байгаа. Би манай хэрэмхэн тэгээд хүүхдүүдэд голдгүй л байсан шүү дээ. Сайн. Ач зээгээч одоо би царай муутай гэдээ яах вүлээ дээ. Ээжтэй суусан хүн чи. Имээтэй суусан хүн чи одоо. Царай муутагаар дуудах хэрэг байхгүй шүү дээ. За амсгий. За тэг бага их нэрээ тэгэл явуулчтэй царай муутаа дуудаг. За өнөөдөр хүүхдэн баярын их хүрсэн баяртай холбогдолтой бага насных тухай хуучлаа. Онцгийн одоо энийг яри тэрнийг яри гэсэн сэдв байхгүй. Тэгвэл ажлынхаа амралт зураа сонирхолтой байх болов гэдэг энэ яриг оруулаа гэдэг. Амсгийцгээе.